Дэлхийн алдарт архитектор хот төлөвлөгч Дэвид Симийн бичсэн Зөөлөн хот ном Монгол уншигчдын гар дээр очиод хэдхэн сарын нүүр үзэж байна. Уг номын тухай болон тун утгагүй зохион байгуулагдах фестивалийн талаарх цуврал нэвтрүүлгийн 2 дугаар дугаар эхэлж байна. Зөөлөн хот ном нь монгол хэл дээр хэвлэгдэн гараад удаагүйч аль хэдийн мэрэгжлийнхний болон жирийн уншигчдын сонирхлыг татсан ширээний ном болж амжжээ. Зөөлөн хот бол яг барууны олон жил суурилсан тэгээ олон нийгмийн янз янзын нийгмийг үүссэн юм туршлагатай газраас гарсан юм туршлагатай ном. Гэхдээ өнөөдрийн нийгэмд бол өмнө бол хот бол хүн төвтэй байсан. Тэгээд сүүлийн 20 дугаар зуун 19 дугаар зууны эхлээд хот бол үйлдвэр болж эхэлсэн. Тэгээд үйлдвэр болоод ирэнгүүт техникчж эхэлсэн. Тэгээд техникчээд ирэхээр хүнээ бодож болохоо болсон. Тэгээд ирэнгүүт ер нь бол энэ түүхийг бас буцаад хүн төвтэй хот яаж болгох вэ? Хүн төвийн хүний харилцаа, хүний барилгатай харилцаа масштаб скейлүүд ямар төвшөнд байх вэ? Хуучны барилгуудыг ямар зориултаар дахиж үйл ажиллагаагийн сэргээж хадгалж авч үлдэх үү гэсэн олон талын бодлогууд байдаг. Тэгэд энийг маш ойлгомжтойгоор олон жилийн судалгаатайгаар гаргаж тавьж байгаа энэ залуу шинэ хотуудад бас үлгэр жишээ болох үс юм ном болсон гэж бодож байгаа. Тэгээд зөвхөн хотуудад гэхгүй жирийн хүмүүс ч гэсэн мэрэгжлийн хүмүүст уншихад маш ойлгомжтой олон талаас нь хотын талаарх олон талын жижиг элементүүдийг маш энгийн тайлбараар шийдлэр хийж болдог талаар харуулсан юм ном болсон гэж дүгнэж болно тий. Их хотын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоо чухал гэж бид ярьдаг. Нийслэл хот ямар байх ёстой вэ? Хотод тулгамддаг олон асуудлын шийдэл нь чухам юу юм бол? Асуудлаа шийдэхийн тулд иргэн бид юу хийх ёстой вэ гэх мэт асуултын хариултууд Зөөлөн хот номонд бий. Зөвхөн мэрэгжлийн хүмүүс болон төрийн ажлын тухай биш, иргэдийн оролцоог бид чухалчлах хэрэгтэй ажээ. Хүмүүс энд үйл ажиллагаа явуулж байгаа болохоор л энд хот үүсэж байгаа байхгүй. Яг тэгвэл хотод олуулан амьдраад ирэх юм бол асуудал өгсөж байгаа. Асуудлаа шийдэхийн тулд хотыг босгож байгаа байхгүй. Яг тэгвэл хүмүүс эдийн засаг хоол олж идэгтэй ажил хийх хэрэгтэй, хоорондоо харилцаа хийх хэрэгтэй болно. Сайхан байранд амьдрах хэрэгтэй болно, хүүхдүүдээ сургах хэрэгтэй болно тий. Бас амар үедээ бас зугаацсан амар зугаалах юм орчинтай байх хэрэгтэй болно. Гэтэл хажууд нь өөрт нь физиологийн хувьд нь орчин хэрэгтэй болно. Дуу чимээ багтаа байх болно. Утаа унааргүй байх хэрэгтэй болно. Ингээд хүмүүсийн дунд өөртөө бөөнөр хамт амьдарч байгаа учраас дундын хэрэгцээ өсөж байгаа байхгүй. Тэгээд тэр сөрөг нөлөөлж байна, эрг нөлөөлж байна. Эрг нөлөөлнө хоо эдийн засгийг хагуулгатай. Сөрөг нөлөөлнө хоо амьдрахны чанартай. Дороо тулчгал юм бол тэгээд бидний асуудал эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ асуудлыг хэн шийдэх юм? Иргэд өөртөө шийдэж шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг бид нар энэ жирээд энэ л да нөгөө төр гişний тустай байгаад, иргэд гэж тустай байгаад, иргэдийн оролцоо дутчлаа гэдэг байгаа бол энэ нөгөө оролцооны түвшин л тэнцвэр алдчихад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг одоо бол бид нар юу гэдэг юм бэ? Өмнө нөгөө хотын захиргаа төр өөрөө бүх юм шийдээд хөрөнгө оруулалт ч гэсэн өдрөө тэр чигтээ уусгаад өөрийн гэсэн өмч байхгүй, өмчөө хөгжүүлэх боломжгүй байсан бол өнөөдөр өмч өөрийнх нь өмч болсон байхгүй. Өнөөдөр орон сууц гэх юм бол 3D хэмжээтэй байгаа даа шүү дээ. 25 давхрын 25-нд давхарт нь байгаа өмч тусдаа өмч болсон бол миний өмч. Гэхдээ тэр өмч хизээч тэр 25 давхрын доотлын тэр зойрын ашиглалтаас хамаарах байхгүй. Тэр суур хэр сэрэг бат өхөө гэдэг хамаарттай адилхан иргэдийн өөрийнх нь орон зайг хэрэг үүсгэж байгаас хамааруулаад тэр олон нийтлэл өдөр энэ хотын өөрийнх нь амьдрал болж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг иргэдийн оролцоо маш чухал. Иргэдтэй ээлтэй, амьдрахад таатай орчин нөхцөл, шийдвэл зохих асуудлуудын талаар дөрвтойхон дуурах Зөөлөн хот фестивал тун удахгүй болох гэж байна. Фестивалийн хүрээнд зохион байгуулагдах ажлууд их байгаа бөгөөд тэндээс гарах үр дүнгуудын талаарх төсөөллүүд ч аль хэдийнэ бий болоод байна. За энэ фестивалийн ач холбогдол нь бол фестивалийн хүрээнд зарим жижиг орчингуудыг бол тэнд бий болгоно, үүсгэнэ гэсэн үг. За тэн дээр бол нэг хүч хөдөлмөр орохгүйгээр те бидний хажууд байгаа
Одоо бидний өдөр тутамдаа одоо ингээ хараад энгийн дасчихсан энэ орчин маань орчин бид нар бас баг зэрэг өөрчлөөд тэр орчингуудыг үүсгэх. Тэгэхээр тэр орчинг харсан хүмүүс маань эн чинь ингэтэл зөөлөн болчих байсан юм байна. Ингэтэл тогтохтой болчих байсан юм байна. Бид нар энийг чинь нэг ихтэй хүнээс хараатаар хүчин чармаалд их орохгүйгээр ийм болох боломжтой юм байна шүү дээ гэсэн бас урам зоригийг хүмүүстэх. Бас ингээд зарим хүнд те ингээд бид нар харсаар яваад зарим юм чинь ийм л байх ёстойг ойлгоцсон байдаг. Гэтэл тэр маань баг зэргийн өөрчлөлт ороход ямар олон үнд ач тустай, хүртээмжтэй, аятайхан болж болдгийг бас тэндээс харж болох болов мэдрэх боломжтой болов. Тэгээд бас ашиглаад тэнд тэр орчинд хэсэг хугацаар ч гэсэн байх боломжийг хүмүүст олгоно л гэж бодож байна. Нийслэл хотынхоо хөгжил, амьдрах таатай орчны төлөө сэтгэл оюунаа чилээдэг хэн бүхэнд Зөөлөн хот фестивалийн үүд хаалга нээлттэй юм. Дээр өгүүлсэнчлэн зөвхөн мэрэгжлийнхэн ч бус суралцж яваа оюутан залуус энгийн иргэд та бүхэн амралтын өдрөөрөө Зөөлөн хотыг зоримнэрж олон талын мэдлэг мэдээллийг авах боломжтой. Зөөлөн хот фестивал 4-р сарын 19-ны өдөр Бямб гарагт зохион байгуулагдахаар бэлтгэл ажил нэлээд өндөр хувьтайгаар хангагдаад явж байна. Та энэ өдөр амралтын өдөр учраас гэр бүлэрээ үр хүүхдэд агуулад манай фестивалыг хүрэлцэн ирж сонирхох бүрэн боломжтой. Соёлын төвөргөний гадна талбайд болон одоо нэг давхарт байх манай үзэсгэлэнгийн болон сонирхолтой хөтөлбөрийн хэсгүүдээр та хүүхдүүдэд дагуулад бас үжиж сонирхох, за бүтээлч хэсэгт оролцох, за хамтрагч байгууллагуудын бүгдүүдээр та бас орж сонирхох бүрэн боломжтой бас байгаа. Бид нар маш сонирхолтой хөтөлбөрийг танд зориулсан бэлтгэж байна. Хэрвээ та мэрэгжлийн хүмүүсийн болон сонирхолтой илтгэлүүдийг сонсож, за дэлхийн алдартай хот төлөвлөгч Дэвид Симийн Монголд анх удаа зочлох үеэрээ тавих мастер класс хичээлийг хүлээн авахыг үзэж сонирхохыг хүсэж байгаа бол та манай танхимын хэсэг рүү такс авч орох бүрэн боломжтой байгаа. За таксыг бол 2 хэсэг байгаа. Энгийн болон VIP гэсэн такстай байгаа. Тэгэхээр та доорх гарч байгаа одоо холбоосоор ороод за тэр өдрийн таксыг та бас эртхэн аваарай гэж танд зөвлөж байна. За энэ фестивалд Монголын хот байгуулалтад оролцдог бүхий л одоо байгууллага хүн субъектууд оролцох хэрэгтэй болно. Яг уу гэхэлэр аймгийн төвч бай, дархан Эрдэнэтэд 2-3 дугаар хотч бай, Улаанбаатарч хот бай бүгд яг уу гэхэлэр хүмүүсийн төлөө хотыг яаж байгуулах хэрэгтэй юм бэ? Яаж одоо бүтээн байгуулах хэрэгтэй юм бэ гэдгийг харилцсан ойлголттой зөв зам дээр очиж уулзах нэг тийм цэг болох болов гэж фестивалыг бид одоо харж байна. Яг уу гэхэлэр энд бид нар бүхий л талын одоо суурин газруудын удирдлага болон одоо төлөвлөгчд, архитектор, хот төлөвлөгч нарыг одоо хөрөн авчирч энд оролцуулъя гэж бодож байгаа. Энэ маань зөвхөн одоо энэ салбарын одоо мэрэгчлэнгүүдийн уулзалт биш. Энд болж л өгвөл түрүүний дахин хэлээд байгаа гэр хороололд амьдарч байгаа иргэд маань, орон сууцнд амьдарч байгаа иргэд маань бүхий л талын оролцогч нар нь одоо ингээд хамт ирээд мэрэгжлийн улсуудтайгаа ярьдаг. Яаж амьдралаас одоо амьдралын чанарыг сайжруулах уу? Яаж зөв хот төлөвлөлтийг бий болгож хотчлтын асуудлаа шийдэх үү гэдгийг томоохон цэг болно гэж бодож байна. Хөгжиж буй том хотыг тойрсон шийдвэл зохих иргэд бидэнд хамаатай, хотын өнгө төрхөнд ч нөлөө үзүүлэх зүйл мундахгүй. Тэдгээрийн нэг нь гэрийн тэжээвэр амьтдыг тойрсон асуудал юм. Хотод зөвхөн хүмүүс амьдардаггүй, бидэнтэй зэрэгцэн амьтад ч бас оршин байгаа. Тэд бол энэ нийгмийн бас нэг хэсэг гэдгийг бид мартах ёсгүй. Гэрийн тэжээвэр амьтны эзэдийн төлөөлөл ийхүү ярьж байна. Одоо миний хувьд бол би ингээд нөгөө Улаанбаатарт ингээд байр авах гээд хайж ингээд Улаанбаатарыг тэр чигээр нь байр хайгаад тэгээд ингээд нохойнтоо зориулаад ингээд нохой салхилах талбай одоо гудамж ингээд салхилаад нэг явчихаар газар ядчил шээлгэж баалгачаар газар үнэхээр байхгүй. Нэг бол дүүрэн хог, нэг бол одоо дүүрэн цемент зам ингээд тавьсан.
Тэгээ салхилаа явах ямар палац байхгүй. Тэгээ би хайж хараа энэ цэцэрлэг түрээлэнгийн энэ байрыг олоод тэгээд энд одоо нохойндоо тааруулж одоо энэ хүрээлэнд байр авсан байхгүй. Тэгээд одоо бит хоёр энэ хүрээлэнгээл тойрж салхилна уу гэхээс энэ хотын төв рүү явж салхилах ямар ч боломж байхгүй. Алхаа явъя ч зам хэцүү. Юугээр за өвсөн дээр очиод нэг нохоогоо шээлгээ төр шээлгээ баалгаатыг гэхэд тийм газар ч олдохгүй. Айгүй хогтой, айгүй хэцүү. Үнэхээр одоо айгүй тухгүй байдаг. Би Австрид амьдарч байхад одоо эвингийн одоо их тайван, нохоонч жаргалтай, хүнэнж жаргалтай хүссэн газраа хотын төвөөр ингээл нохоогоо дагуулаад алхаж идэг. Хүссэн газраа ороод кофегоо уучдаг, хоолоо идчихдэг, дэлгүүрт үйлчлүүлцдэг ингээд нэг нохоо орж болохгүй газар ер нь их цөөхөн байт юм лээ. Миний их оронд болохоор зэрэг ингээд нохоотой ингээ үйлчлүүлэх гэхээр л ерөөсөө л нэг болж өгөхгүй. Хүү болохгүй нохоо оруулж болохгүй. Ерөөсөө амтантай хаалга нээгддэг онгойдог хаалга ер нь их цөөхөн. Одоо бараг л нэг мангас луга юм харцсан юм шиг л одоо үнэхээр үйлчлүүлж болохгүй. Одоо өмхийн үнэртэй одоо нэг үсчний газар ингээл би үсэн янзлуулаа сууж байхад манай найз нохоогоо аваад ирээ хамаагүй хүрээдрээрээ гэхлээр нь дагуулаад очсон чинь нөгөө хажуу талын үсчийн ихшдэг гэж аахгүй. Наад нохооноос чи өмхийн үнэртэй юу нохоо мохоотоо орж ирдмээр байгаа юм. Тэгэл яах вэ? Тэгэл одоо би нөгөө нэг эх орныхоо хууль дүрмийг зөрчиж болохгүй. Гэхдээ одоо яг тэнд нохоо байх ёсгүй гэсэн юм бас цөөхөн юм шиг байгаа. Тэгэл ер нь л ингээд нөгөө үзэл санаанаасаа л амтантай бид нар хамт ингээд ижил ингэж орших ёсгүй. Одоо бид нар жоохон дээдсийн гаралтай баба гэсэн тийм өнцгөөс хараад байна уу гэж би зөвхөн дотроо боддгийн. Энэ мэтчлэн хотын иргэн тойрогт дох сонирхолтой олон асуудлын тухай Зөөлөн хот фестиваль хөндөж байна. Фестивалийн хүрээнд иргэд болон мэргэжлийнхэнд шууд хүргэх зорилго бүхий богино видеонууд та бүхний хүртэл болно гэдгийг дашрам дуулгая. Эдгээр энийг нь хотын соёл эвент фестиваль сэдэв юм. Бидний хамгийн сайн мэдэх Playtime-ийн талаарх товчхон мэдээллийг хүлээн авна уу. Одоо хөгжингөө улс үндэстэн болгон хот болгон өөрийн гэсэн фестивалтай байдаг. Тэр нь тэр хотынхоо одоо залуучуудын соёлыг, одоо хөгжмийн боловсролыг, амьдралын хэв маягийг яг ямар түвшинд байгаа гэдгийг тодорхойлж өгч байдаг. Харьцангуй ингээд нийслэл хотод маань янз бүрийн сонирхлын бүлгүүдийн залуучуудын одоо юм айгүй их болцсон тий. Тэд нар өөрсдөө илэрхийлэмж нь маш одоо өндөр тий боловсронгуй тэдний одоо сонсож байгаа, үзэж байгаа юм одоо интернет хөгжлөөс дагаад ингээд маш өргөн хүрээнд болцсон. Гэхдээ одоо Улаанбаатар хотод зохиогдож байгаа ивент арга хэмжээнүүд зугаацуулан цэнгүүлэх ч юм уу эсвэл одоо тэдний сонирхож байгаа сонирхол дээр нь ингээд богино хугацаанд тоглосон тийм одоо үр дүн импакт амар бага тийм ивентүүд гэхээс илүү одоо цаана боловсрал олгох эсвэл ямар нэгэн шатаар ахиулах тэдний одоо яг зөв хэрэгцээ шаардлаганд нийцсэн тийм арга хэмжээ айгу тутмаг гэвэл үнэн одоо юу гэдэг маш чанартай хөгжим түгээж байгаа хөгжмийн суваг байна уу гэхээр бас байхгүй залуучууд үнэхээр яг одоо тэдний хэрэгцээ шаардлага нийцсэн мэдээлэл түгээж байгаа залуучуудад чиглэсэн хэвлэл мэдээллийн байгууллага гэхээр бид нар бас яг онж хэлж мэдэхгүй байх телевизэн сувагч юм уу тэр утгаараа энэ залуучуудын сонирхлын бүлэг тааруулсан тэдний одоо хүсэл сонирхолд нийцүүлсэн тийм яг одоо зөв байгаа онсон арга хэмжээнүүд бага болов гэж бодож байна. Тэгээд хүмүүс болохоор Playtime-ыг зөвхөн хөгжмийн салбарт одоо хувь нэмрээ оруулдаг гэж хардаг. Нөгөө талаараа тийм жишээ нь одоо юу гэдэг Playtime-ыг үзээд одоо шинэ хамтлагтай болъё гэж залуучууд бас ингээл хамтлагтай болоод ч юм уу нөгөө талаараа шинэ тутамдаа хөгжим хийж байгаа залуучууд одоо хөгжмөө ингээ үзэгчдэд түгээхтэй тэрийгээ одоо таниулахад Playtime хамгийн том платформ болж өгдөг нөгөө тэгвэр Playtime нь зөвхөн хөгжмийн одоо хөтөлбөр гэлтгөө одоо PT+ буюу хөгжмийн бос хөтөлбөр тэр нь одоо янз бүрийн одоо лекцүүд янз бүрийн сонирхлын одоо хүмүүсийн
үйл ажиллагаанууд, йога, тэр бүх хэл одоо юу гэдэг нь те подкастууд, комединууд гэх мэтлэн маш олон хөтөлбөрийг фестивалынхаа 4 өдрийн турш хөтөлбөр болгож оруулдаг. Энүүгээрээ дамжуулж яадаг байвал зөвхөн хөгжим сонсох гээд ирсэн үзэгчдэд одоо юу гэдэг нь те өөрийнхөө одоо дуртай зүйлийг олохтой, йогон дуртай маань, бүжгэн дуртай маань, эсвэл бяцлаглалыг сонирхож үзэх гэх мэтчлэн одоо маш олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ нь өөрөө Playtime нь зөвхөн хөгжмийн бус Улаанбаатар хотын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт маш өндөр хувь нэмэр оруулж байгаа, маш том одоо юм хаа болж байгаа тэр жишээ юм болоо гэж бодогдож байна. Дээрх асуудлууд болон хотыг тойрсон бусад мэдээлэл, шийдэл хайсан бүхнийг та Зөөлөн хот фестивалаас үргэлжлүүлэн хүлээн авах боломжтой шүү. Дараагийн дугаараар фестивальд оролцож сонирхолтой илтгэл хүргэх мэргэжлийнхний яриа мэдээллийг хүлээн авч үзээрэй. Дахин уулзтлаа. Түр баяртай. Зөөлөн хот фестивалийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа уралдааныг барилга архитектур, хот болон бүс нутаг төлөвлөлтийн мэргэжлэр сурдаг оюутан залуусын дунд зарлаад байна. Та бүхэн Зөөлөн хот номоос идэвсэн шинэлэг санаа, зохиомж, концепц, дизайн боловсруулан уралдаандаа идэвхтэй оролцоорой. Нэг үе шалтгаанаар зохиогдох уралдааны бүтээл хүлээн авах хугацаа 2025 оны 4-р сарын 15-ны өдөр хүртэл явагдана. Уралдааны шагналын сан 1-р байр Apple iPad Pro нэмэх нь Pencil, 2-р байр Samsung маркийн гар утас. Та бүхэн тайлбар танилцуулга info@softcity.cg-ийн хаягаар илгээгээрэй. Асууж тодруулах зүйл байвал 99 64 74 99 26 10 дугаард хандна.